Оройн дэргийн үзэгчтэй Малчин компаниас бэлтгэн өргөдөг бизнес мэдээ нэвтрүүлгийн шинэхэн дугаар үзэгч таны хойморт хүрч байна. За тэгэхээр манай Малчин компани бол үргэлж малчтынхаа дайж амьдралд хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүний 21 жилийн турш одоо Монгол малчтыг гэрэлтэн соёлжуулахын төлөө бас зүтгэж яваа хамт олон байгаа. Тэгээ манай малчид бол нэг үеийн хувьд бол өнөөдөр олон сувгийн антинтай зааман одоо 200 орчим захилгаанаа хэрэгэлдэг. За тэгээ дээрэс нь одоо бүхэл одоо хот сүрэнгийн айлуудаас ялгархааргүй болсон энэ цаг үед бид та бүхэнд өнөөдрийн бизнес мэдээ нэвтрүүлгээр за энэ одоо 24 инчийн LED телевизээр танилцуулъя гэж бодож байгаамаа. За бид бол энэ сайхан зуны налгар өдрүүдэд улс аймгийн Ойн баяр, Зааман одоо Улаанбаатар хотынх маань ч гэсэн хөдөө гадаа сайхан баяр наадам тэмдэглээд ерөнхийдөө амралтын байдлууд одоо ер нь дуусч 8 сар гарч одоо намрын цаг үйлрэл эхэлсэн байна. За намрын үйлрэл бол мэдээж бүгд л одоо сайхан ажил төрлөө одоо бэлдэж одоо энэ жилийнхаа ажил үйлсийг бэлддэг байгаа. За дээрэс нь одоо хурим найр. За тэгээд одоо тэмдэглэлт баярууд бас их болж байгаатай холбогдуулан бид Малчин компани 8 сарын турш энэхүү телевизэртэй бол хямдралыг зарлаад байгаамаа. За хямдралыг бол би нэвтрүүлгийн төгсгөлд бас илүү дэлгэрэнгүй танилцуулъя гэж бодож байна. За тэгэхээр өнөөдөр манай 24 инч LED телевизэрийн хувьд бол Монгол орн одоо бид бол нийтдээ тон систем шилжих буюу одоо DVB T2 системд одоо тэр чигээрээ шилжиж байгаа. За тэгэхээр тон систем шилжихтэй холбогдуулан Малчин компани 24 инчийн телевизруудыг та бүхэндээ шууд одоо хэрэглэх боломжтойгоор санал болгож байгаа. За зөвхөн малчид гэлтгүү одоо суурин газрын айлууд, аймаг сум орон нутагтаа байдаг айлууд, Зааман одоо Улаанбаатар хотын гэр ороолын айлууд ч гэсэн хэрэгтэй энэ 24 инч LED телевизэр бас өнөөдрийн нэвтрүүлгээр танилцуулъя гэж бодож байна. За тэгээ ер нь бол давуу талууд бол маш их байгаа. За ер нь одоо Full HD, за HDMI болон одоо компьютерт холбогдно 220 болон 12 вольт гэх жишээ нэ. За одоо би та бүхэндээ энэ телевизээр задлаад, асаагаад тэгээд бас ерөнхийдөө телевизийн хандхад дэлгэрэнгүй танилцуулъя гэж бодож байна. За телевизийн маань хувьд бол давуу тал маш их байгаа. Тэгэхээр би эхнээс нь дурдъя гэж бодож байна. Ерөнхийдөө хамгийн нэгдүгürt бол 220 болон 12 вольтод ажиллах боломжтой. За манай малчид бол шууд 12 вольтод аккумулятортай холбоод ажиллах боломжтой гэсэн үг. За 9-с 24 вольтын хэлбэлцэлтэй одоо хэвээ ажиллах юм телевизэр байгаа. Тэгээд DVD тоглуулагчтай. За хамгийн нэгдүгürt бид бол өмнө нь бол одоо телевизрүүдээ ингээд аккумулятортай буруу холбоод шатаагаад байдаг. За манай телевизрийн хувьд бол буруу холбоход одоо шатахгүй шууд өөр автоматар унтраад хэрвээ та зөв холбол одоо ажиллах боломжтой ийм телевизэр байгаа. За мөн одоо суурин газрын айлууд маань шууд 200 вольтын ажиллуулад залгаад ажиллах боломжтой ийм телевизэр байгаамаа. За ерөнхийдөө дээрээс нь дуулгаж хэлэхэд бас нэгэн давуу тал байгаа. Хаанаас нь ч харсан одоо дүрсний нөгөө нэг өөрчлөлт байхгүй. Энэ нь юугаараа давуу талтай гэхээр бид бол хөдөөний малчид маань бол Монгол гэртээ мэдээж хэвтэж одоо баруун зүүн орноос телевизийнхаа энэ тэнд булангаасаа ерөнхийдөө бол голдуу хэвтэж одоо зургатаа үздэг хүмүүс. Тэгэхээр доороос нь чарсан, хажуугаас нь чарсан, дээрээс нь чарсан одоо дүрсний хувьд бол ямар ч тийм уналт байхгүй. Яг урдаас харж байгаатай адилхан ийм гарах давуу талыг одоо энэ наадлын дэлгэцэн дээр бол бид бас байрлуулсан байгаамаа. За тэгээд бүх орчуулга нь Монгол одоо заавар нь монгол хэлээр. За өөрийнх нь одоо энэ телевизийн заавар нь бол энэ байж байна. Одоо Maz LED 24 инчийн телевизэр гэдэг манай компани логотой энэхүү телевизэр маань болохоор одоо бүх одоо заавар нь ингээ монгол хэлээр. За тэгээ удирдлага залгаад удирдлагаараа ингээд удирдах боломжтой. Тэгээд одоо жишээ нь энд бол одоо жишээ нь гэрийн горим, нүүр хуудас, динамик стандарт дундах гээд автоматар суулгах гэж зүгээр тохиргоог нь одоо нээх юмнууд байна л да. За энэ болохоор нөгөө нэг шууд аккумулятортай залгах залгуур нь шууд аккумулятортай нэмэх гасгаар нь холбоод залгах чинь. За дээрээс нь энэ болохоор HDMI оролт нь шууд DD руугаа залгахаар одоо HDMI-аар бол мэдээж тон системд нэвтэрсэн үед бол шууд үзэх боломжтой. Одоо хамгийн өнгө нягтрал сайтай бичлэгийг мэдээж үзэх боломжтой гэсэн үг юм. За тэгээ одоо бүгдээр хамтдаа телевизээрээ бас асаагаад үргэлжлүүлээд бичлэг одоо USB-гээр бичлэг тавьж үзье гэж бодож байна. Хуучин хүү шинэ хүү болов хуучин зурагт HD том болов хумцар зурагт төмөр гадартай нэгэн шингэн болов хуучин залуур тугал Монголын уяа болов хуучин энд залгадаг байсан одоо энд залгадаг болсон хуучин дүлий дүрстүү одоо шинэ дээл шиг болсон хуучин заавар маавар Монгол заавар болсон шинэ зураггүй заавал уншаарай гэсэн шүү хуучин жижиг зурагт хөндлөөшин алд болсон хүчтэн мөчлөл ихсгэж шатж матахгүй болсон цаг цагаараа байдгүй буруу мөрөө холбоход нүд эрмэндэг болсон цахилт хөхөөрөн байдгүй малчд ухаалаг болсон гэж элбэгэнх баг очирвот банд зэрлэгдсэн Монгол HD малчдын малчин компани заавран дамжуулав. Өмнө сан амгалан болтугай.
За манай телевизийн хувьд бол ардаасаа бол ингэж харагдаж байна. За энэ бол мэдээж одоо хуучин DD-шийн залгуур уу аналог системний одоо DVD тоглоулах ч юм уу эсвэл одоо нөгөө янз бүрийн фисток тоглоулах боломжтой ийм 3 залгуур байдаг. Та бүхэн бол хуучин хэрглэж мэдэх бах. За улаан ногоон шар гэх жишээний. За тэгээд HDMI оролт нь бол энэ байж байна. Одоо HDMI залгуур бол мэдээж DD-штэйгээ шууд холбогдно. Өнгөрсөн төрсний хувьд бол нягтрал сайтай гарна гэсэн үг шүү дээ. За тэгээд дээрэс нь энэ зөвхөн HDMI-аар дийлэнштэй гэлтгүү компьютерийн дийлэгц болох боломжтой. Компьютерийн дийлэгцээр ашиглах боломжтой гэсэн үг шүү дээ. Энэхүү залгууртайгаа холбогдоод за USB оролт байж байна. USB оролтонд бол та бол DVD одоо нөгөө флашаараа янз бүрийн кино за дуу муу сонсох бичлэг үзэх боломжтой. За одоо энэхүү флашийг би бас тавья. За тэгээд урдаасаа бас харнаа. За флашаа ингээд залгаад бүгд хамтдаа малчин 24 инчийн телевизийнхаа бас гаралтыг шалгая гэж бодож байна. Ерөнхийдөө гаралтын хувьд бол одоо хэрхэн мөнгө тодорхойлох үзэгч та бүхэндээ харуулъя. За меню руугаа орж байгаа. Энэ дээр чинь дүрсний одоо гаралт, горим, цайралт, өнгөний ялгарал, за тэгээд дээрээс нь дуу, одоо дууны горим, сувг, за сувг нэмэлт систем гэх жишээний олон одоо менюн дээр ийм юунууд байгаа. За эндээс бол одоо ингээд шууд сонгоно шүү дээ. За жишээ нь дижитал сувг гэж байна. За энэ маань одоо нөгөө DVB-T2 систем гэсэн үг шүү дээ. Дижитал сувг маань гэдэг болохоор DD компьютер гэж байгаа дээр одоо компьютер холбож болно. За медиа руу орохоор одоо би сая флаш залгасан байгаа. За энэхүү флашнд зураг үзэх үү, дуу сонсох уу, бичлэг үзэх үү. За Canon дээр нь одоо оръё. Бичлэгнүүд байж байгаа. Эдгээр бичлэгнүүдээс бас бүгдээрээ тоглуулад үзье. За энийг одоо плей хийгээд үзье. За энэ дээр ингээд плей. Одоо ингээд гаралт нь бол харагдаж байна. За дууны хувьд бол за одоо манай малчин компани шараа одоо алдарт МАЗ 250 мотоцикл маань энэ одоо телевизэр дээр байна гарч харагдаж байна. За хамгийн гол давуу тал нь бол одоо жишээ нь би бол хажуудалд нь сууж байна. За хажуудалд нь сууж байхад бол ингээд дүрсний бол юм нөгөө хуучин бол бидний хэрэгжилсэн телевизэр бол хажуугаас нь үзэхэд ингээд харлаад юм харагддаггүй. Тэгэхээр мэдээж Монгол гэр бол өөрөө ингээд дугуй байж байгаа. Манайхан бол хоёр орон дээрээ за эсвэл одоо газар хөвтөж үзэхэд дээр доогоос нь харахад одоо дүрсний тийм юу байхгүй. Ямар ч тийм уналт байхгүй. Хамгийн гол нь одоо зурагт үзэхээс гадна DVD тоглуулагчийг ашиглах боломжтой. За мөн флаш хэрэглэх боломжтой ийм сайхан телевизэр байж байна. За тэгэхээр та бүхэн манай одоо малчин брендийн 24 инчи LED телевизээр ухаалаг телевизэртэй танилцлаа. Тэгээ телевизийн даваа талыг би дахин хэлье. За Монгол орон тоон систем шилжихэд бол тэр чигээр энэ телевизээр маань шууд ашиглах боломжтой DVB-T2 системд бол нэвтэрсэн. За тэгээд USB оролт болон HDMI оролтоор компьютерийн дийлэгц болох боломжтой. За дээрэс нь DVD тоглуулагчтай гих мэтлэн энэ сайхан даваа талтай телевизрийг бид намрын урамшуул хямдрал болгоод зад хямдруулад байгаа. За яагаад намар хямдрваа гэхээр одоо манай намар дунд сарын сайхан шиний одоо олон сайхан бэлэг дэмбэрэлтэй сайн өдрүүдэд манай малчид маань гэлтгүү одоо бид бол мэдээж одоо хурим найр за залуу хосууд маань сайхан гэр бүл болдог. Тэгэхээр яг хурим найраар бас залуу хосуудаа бэлэглэх тохиромжтой бэлгийн нэг юм болов гэж бодоод бид энэ хөө телевизээр хямдруулж байгаа. Дээрээс нь бид одоо тун удахгүй тоон систем жилж байгаатай холбогдуулаад малчид за зөвхөн малчид гэлтгүү малчид маань бол 12 вольтоор ашиглаад хэрэглэх боломжтой. Дээрээс нь одоо Улаанбаатар хот болон одоо аймаг сумын суурин газрын иргэд маань шууд 200-ын залгаад хэрэглэх боломжтой. Хаанаас нь чарсан дүрсээ алддаггүй. Энэхүү телевизрийг бид 8 сарын турш одоо үзэгч та бүхэндээ зориулаад хэрэглэгчид та бүхэндээ зориулаад хямдрал зарласан байгаа. За манай энэхүү телевизэр маань 580 мянган төгрөгөөр зарагдчихсан бол та бүхэн маань 8 сарын турш өглөөний 10 цагаас за өдрийн 1 цаг хүртэл үзэгч та бүхэн маань одоо амжиж ирж авах юм бол 495 мянган төгрөгөөр авах юм байна. Хэрвээ нэгээс хойш одоо өнгөрчих юм бол орой 7 хүртэл одоо манайх ажиллаж байгаа шүү дээ. Өнгөрчих юм бол хуучин үнээрээ 580 мянган төгрөг. Тэгэхээр та бүхэн маань амжиж ирж авах хямдралтай гэсэн үг л дээ. 8 сарын турш өглөө бүр өдрийн 10 цагаас өглөөний 10 цагаас өдрийн 1 цаг хүртэл одоо бид хүн 495 мянган төгрөг болгож хямдруулсан байгаа. 8 сар одоо та бүхэн маань амжиж ирж авах боломжтой юм а. За тэгээд Монгол орны 408 зөвхөс байгаа одоо нийт 360 гаруй сумын одоо малчид маань болон хэрэглэгчид та бүхэн маань энэ 24 инчийн телевизээс хэрэглээд үзээрэй. Мэдээж бол бид бол чанарыг бол батлана. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баярлалаа.